сайн байцгааны эрхэм үзэгчтэй. Монгол улсын материалын байгууллагын үүсгэн байгуулагдсны 90 жилийн ойд зориулж явуулж байгаа ээлжид нэвтрүүлгээ эхэлье. Уран бүтээлийн 1-р нэгдэл 1925-аас 2015 он гэдэг чиг хугацаа. 1925 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газрын 38 дугаар хоролдоонаас шүүх явдлын яамны дүрмийг баталсан байдаг. За энэ дүрмээр бол шүүх явдлын яамны зохион байгуулалтын бүтцийг баталсан. Энэ бүтцэд ерөнхий хэлтс гэж байсан. За тэр ерөнхий хэлтсийн харьяанд бол гэрээ зэргийг гэрчлэх батлах хэргийг эрхлэх салаа гэдэг ийм нэртэй нэгж байсан. За энэ нэгжээр болвол энэ нотариатын байгууллагын үйл ажиллагааг анхлан энэ Монгол улсад одоо эхэлж явуулсан ийм түүхтэй. За 1931 онд засгийн газрын хоролдоонаас энэ нотариатын тухай анхны дүрм гэж дүрм батлагдсан. Ингэж явсараад 1985 онд анх удаа нотариатын тухай хууль гэж ийм хуультай эрх зүйн баримт бичигтэй болсон. За тэгээ 1997 онд дахиад хууль гарсан, 2011 онд хууль гарсан. Гэсэн ийм эрх зүйн зохицуулалттай энэ байгууллагын үйл ажиллагаа бол явагдаж ирсэн юм түүхтэй. Нотратын түүхийн 90 жилийн 70 жил нь бол социалистуудын байгуулалт үеийн нотрат ажиллаж байсан. За энэ үед бол нотратын үйл ажиллагаа харьцангуй одоо бас ачаал багтаа ч гэх юм уу ажиллаж ирсэн. 90-ад оноос хойшгийн арчилсан засгийн үеийн нотрат бол хүний эрх чөлөө энийг дагаад одоо бизнесийн эрх нэгцтэй холбоотой нотратын байгууллага өөрөөр ачаал маш ихсэн, маш их олон зүйлийг нотлон гэрчлэх ийм шаардлагатай болсон. Хой дуя. Хой. Гүчиж хаа үрч юм бэ? Хүшээх. Би энэ нотратаар ордын билүү гэж явж байна. Нотроо. Тий, энэ. Энд чинь байж тээ хөөе. Хот гэж халуун шүдний газар байхгүй юм чинь. Би нотрот гэж уншсан да. Би үрдэд гэж андуурчсан байхгүй юу? Энд чинь байж хот гэж англиар халуун шүдний газар байхгүй юу? Үгүй шившиг. Гэхдээ би чамтай таараг бол одоо энэ дотор чи ороод үгүй бүр улаагаад илэх нь байна штэ. Натраад чинь тэр байхгүй юу? Одоо энэ бодон тойроо. Би чамд өгүүлээд өгье. За тэг. Яана. Яг энэ нотариатын үүсэл нь бас үнэн гэрчлэх. Тэр яг тэр тухайн цаг хугацаа үнэн байсан. Энэ хоёр хүн яг ийм үнэнгээ ярьж исэн гэдгийг гэрчилсэн. Ийм гэрчлэлээс үүсчихсэн түүх бас бий. Тухайн нэг үйл явдлыг анх талуудын хооронд маргаангүй байхад нь яг ийм л үйл явдал болоод ийм нөхцөл дээр энэ талууд ингэж тохирж исэн маа тохиролцоо нь яг энэ үсэн гэдгийг анх гэрчлээд маргаан гарсан үед яг энэ цаг үед энэ хоёр яг ийм тохиролцоотой байсан юм а гэдгийг гэрчилж өгж байгаа тотлооны том одоо хэрэгсэл. Тэгэхээр нотариат өөрөө яг энэ нотариатын хуулинд төрийн гэрчлэх үүргийг гүйцэтгэж байгаа. Гэрчлэл нь нотолдог. Энэ алба бол одоо альва төрийн нэг одоо үндсэн аль ч улсад байдаг нэг ийм алба байдаг. Бас энэ яг энэ хуулийн заасан зөвлөгөөг өгөх ийм эрх үүрэгтэй оролцож байгаа. Нотариуд бол альва нэг зүйлийг баталдаг, гэрчилдэг. Тэр нь ямар ач холбогдолтой гэвэл тэр нотариудын баталсан үйлчлэгээ баримт бичгийг үндэслэн одоо манай төрийн байгууллагууд үйлчлэгээ явуулж байна. Тэр хүн өөрөө нийгмийн харилцаанд одоо хөрөнгө худалдах тийм ээ хин нэгэн хүнээр өөрийгөө төлөөлүүлэх гэх мэтчлэнгээр энэ бүх харилцаагаа нотариудаар батлуулж тэр нь эргээд иргэдэд өөрсдөд нь одоо маш өндөр үр ашигтайгаар одоо эрх зүйн хувьд бол одоо хамгаалагдаж өгч байгаа. Энэ үйлчлэгээ юм. Эртний Грек-Ромын иргэдийн нийгмийн харилцаа арилжаа 8-нд шаардлагатай хэлцэл гэрээг тэмдэглэгчдэд нэгэн хурдан бичих арга ихээр таалагдж хэрэглэх болсон нь гүн ухаантан Марк Тули Цицероны яриа илтгэлийг үг алдалгүй бүрэн бичих үүрэгтэй туслах Тирогийн зохиосон хурдан бичих арга буюу латин хэлээр нота гэж тэмдэглэгдэх аргачлал байлаа. Энэ арга нь тухайн системийг мэдгчл ойлгож унших аргачлал байсан учраас хэлцэл гэрээг тэмдэглэгчдийг нотариус буюу нотариатчид гэж нэрлэх болжээ. Ромын эзэнт гүрний уналтын дараагаар гэрээг бичгэлэхээс гадна
үннийг гэрчлэх нь гол шалгуур гэж үзэх болсон тул Бурхан тангаргалсан сахил самбаартнуудад энэ үүрэг шилжсэн бол Пап Ламын институтын эсрэг Английн 8 дугаар Хенри хааны хийсэн шинтгэлийн ээр төрийг төлөөлөх онцлогтой болж 1700-аад оны үеэс нийгмийн эрх зүйн хөгжлийн нөлөөгөөр нийгэмд гүйцэтгэх үр нөлөө нь ихэд хүчтэй болж иржээ. Натруудын үйлчлэгээ маань төрийн өмнөөс гэрчлэх үүрэгтэй мөртлөө засгийн газрын бус байгуулах гэж явдаг. Тэгэд энэ одоо статусыг бид яг яаж хүлээж авах ёстой юм бэ? Байгууллагын зохион байгуулалт нь бол өөрөө тийм чухал зүйл биш. Үзүүлж байгаа үйлчлэгээ төрийн нэрийн өмнөөс төрийн одоо үйлчлэгийг үзүүлж байгаа. Энэ бол төр гэсэн үг байхгүй юу? Соёмтой тамга хэрглэж байгаа. Шүүх, хууль зүйн сайд соёмтой тамга хэрглэж байгаа шүү дээ. Энэ дэр зарж байгаа энэ тамга өөрөө төрийн нэрийн өмнөөс хийгдэж байгаа юм шүү л гэдгийг хэлж өгч байгаа. Хуулийг ард түмнийдээ хэрэгжүүлж, ард түмнийхээ эрх ашиг хамгаалж, эрх зүйн үүднээс баталгаажуулж өгдөг энэ нарийн төвхтэй эрхэм ажил бол улсын хөгжил. Тэр дотор хүн ардын боловсролын хөгжилтэй ч холбоотой. Тэгэхээр үндсэн хууль бол иргэний хуулинд яг энэ эрх зүйн харилцаанд оролцож байгаа иргэний хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх замаар эрх ашигыг хамгаална гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг эрх ашигаа яг би яаж натрид хамгаалаад байгаа юм бэ гэдгийг тэр болгон бид нар мэдүүлэх ажил бол баг хийсэн юм байна. Манай иргэд нөгөө эхлээд гэрээгээ ихгүй маргаан гарах басан үедээ жишээлбэл хүнд мөнгө зээлцсэн байлаа гэхэд өгсөн байлаа гэхэд хитэн сар явж байгаад нөгөө хүн мөнгөө өгөхгүй нөхцөл байдал үүсэх үед нь ч юм уу одоо натрат дээр орё гэж орж ирэх хандлага аягүй байдаг байхгүй юу. Тэгэхээр анх маргаангүй байх үедээ л натрат хандаж хэвшмээр байгаа. Ерөөсөө л хууль эрх зүйн харилцаанд иргэн ороход л тэр хамгийн эхний тэр цаг дээр бол натрат зогсож байгаа. Тэгэхээр натрат ч өөрөө маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Яагаад мэдлэгтэй байх хэрэгтэй вэ? Ерөөсөө иргэн хүн иргэний хуулийн харилцаанд орохгүй хамгийн түрүүнд ирэхэд натрат ирээдүйд болох бүх эрсдлийг тооцоолж гэрээ хийж өгөх хэрэгтэй байхгүй. За нөгөө хүүгийн чинь асуудал юу болж байна? Чи намайг бодоход хотод одоо арай эрт ирсэн хүн юм байна да. Чамд сайхан таних, сайн таних хуульч байна уу? Хөш, дуу юм нэ. Би чамд зааж өгсөн шүү дээ тэр нэг нотродын газар. Тэр чинь байж та давхар хуулийн зөвлөгөө өгдөг байхгүй юу? Их ажтай буянтай газар байлаа шүү дээ. Зүгээр л нэг орсон хүний цаасан дээр тамга дарчдаг газар биш. Өө зөв. Гэхдээ яасаа айтайхан газар вэ? Өнөөдөр шүүхтэр очиод та над зөвлөгөө өгөөгүй шүүгч зөвлөгөө өгөхгүй шүү дээ. Тэр үүргээрээ. Тэгвэл яг натратад үндсэн үүрэг нь бол одоо хуулийн зөвлөгөө өгнө. Гэрээ хийх гээд орж ирж байгаа хоёр талын за та одоо худалдаж авч байгаа бол танд ямар эрх үүрэг үүсгэн, ямар боломж гарах юм. Ингэж хийснээрээ одоо таны одоо хуулисны эрх ашиг яаж зөрчих юм гэдэг чинь тайлбарлаж өгдөг юм ажил хийж байгаа шүү дээ. Натрат бол өмгөөлөгч бол өөрөө үйлчлэгчтэй л зөвлөгөө өгдөг. Шүүгч бол нэгэнд болсон процессыг ийм байна гэж шийдэж өгдөг. Нотариотын гол даваа тал нь урьдчилж тэр бүх юмыг харж зөвлөж идгаараа одоо иргэний хүчтэй харилцаанд орж байгаа иргэдэд маань ажилбагдaltaа. Хорон дээр очиод тийм ээ тухайн өөрийнхөө харьяа хорон дээр очиод альва нийгмийн харилцаа, нийгмийн одоо анхан шатны үйлчлэгийг авдаг бол эрх зүйн тийм ээ хууль эрх зүйн анхан шатны үйлчлэгийг нотариотын байгууллагуудаар очиж авах бүрэн боломжтой байна. Хүүшээ чиний хэлснээр натратаас зөвлөгөө аваагүй бол маргаан тасрахгүй ёстой шүүхийн хаалга сахих байжээ. Тэ? Тухайн асуудлаар материад хандаж байгаа бүх талууд одоо материадын үйлчлэгийг адил тэгш үзүүлж чаддаггүй. Тэр нь натрач хүн бол ямар нэгэн одоо эрх зүйн харилцаанд оролцож байгаа хүнд яг тэгш боломж олгодог. Ерөөсө орж ирж байгаа хоёр талд бол аль нэгэнд нь илүү үйлчилдэг. Натрат бол аль нэг талд орж үйлчлэх эсгүүлтэй хөндлөнгийн байр сууриас тэр гэрээг хуульд нийцсэн гэрээг л гэрчлэх үүрэгтэй. Амьд хүний гэрч болсноос өссөн хүний гэр болоо гэдэг чинь хүн гэрчлэн гэдэг ямар хариуцлагатай, ямар үнэн байх хэвээр тэр буруу юм хийх юм бол ямар одоо ард нь одоо тийм хариуцлага байдаг вэ гэдгийг одоо яг тэр энэ үг өөр хэлээд байгаа байхгүй юу. Тэр эрх зүйн харилцаанд орж байгаа ялагдах юм. Тэгээ одоо тэр хоёр хүн чинь маргаад шүүхэд очно гэдэг чинь ялагдах хоёр л зааг дээр л зогсон гэсэн үг шүү дээ. Тэгэхэд натрач хүн бол өөрөө цэвэр ариун яг тийм голч тэр хоёр хүн огт маргаагүй байх үед нь
эрх зүйн эмх замбраатаа сүүлд нь бие биенийхээ өмнө хүлээс үүргээ биелүүлдэг байх энэ одоо зарчимд нь бол энэ эрх зүйн натриотын энэ үйлчлэгээ бол аргагүй одоо энэ одоо нийгмийн хэрэгцээ шаардлага өөрөө. Нийгмийн харилцаанд нотоодын хийх ёстой үүргийг тусгаж өгөхөөс болж нийгэмд ямар нэгэн тийм том хохирол ноцтой сөрөг үр дагавар үзүүлсэн тэм тохиолдол байдаг. Натриот өөрөө байхгүй бол нийгэмд ямар эмгт замбраагүй байдал үүсдэг мэ гэдэг бид нар бэлгэний харсан шүү дээ. Хадгалан зээлийн хоршоо. Хадгалан зээлийн хоршооныг гэрээ дүрмийг натриот батал яг хууль зүйн яам тэр үед натриот мөнгө их олж ийн хадгалан зээлийн хоршооны гэрээг битгий батал хооронд нь байгуулж байгаа гэрээг битгий батал гэдэг ингээд натриотыг оролцуулаагүй байхгүй. Хоорондоо хийсэн харилцаа нь өөрөө хууль бус байсан, хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийсэн, байгуулж байгаа хүмүүс нь ямар заагтаа оролцох вэ? Гишүүнчлэлтэй болоод зээл олгож байгаа тэр хоорондын тэр эрх зүйн харилцаанд буруу орсны төлөө хүмүүс яаж сэтгэл зүгээр хохирч, эд материалаараа хохирч, одоо болтол төрийнхээ авчрыг олж чадахгүй ингээд замраагүй одоо хадгалан зээлийн хоршооны иргэдийн одоо гомдол тасрахгүй яваад байгааг бид нар өөрсдөө бас бэлгэний мэдж байгаа шүү дээ. Хоршооны гишүүн болохын тулд иргэн хүн нэг оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага тооцох ёстой гэдгийг ойлгох ёстой. Яг хоршоо байгуулахын тулд. Гэтэл нөгөө иргэн маань болохоор зөвхөн нөгөө мөнгө хадгалуулаад хүүгээр нөсгөөд буцааж авах зорилготойгоор банкнд мөнгө нөгөө хадгалуулж байгаа юм шиг ойлгоод хийцэн байгаа байхгүй хадлан зэлийн хоршоонд. Тэр гэрээг хадлан зэлийн хоршооны гэрээ дүрмийг нотариот баталснаар тэр эрх зүйн ухамсар ойлголтын л нотариот хэлж өгсөн бол иргэн өөрөө мөнгө хадгалуулж одоо өндөр хүүгээр үсгэх асуудал маань дараад нь ийм эрсдэл дагуулах юм байна гэдгийг ойлгох ёстой байсан. Тэгэхээр нотариотчдын одоо тоо үйлчлэгээ үзүүлэх цэгүүд олшрох тусам бол одоо энэ нотариотын үйлчлэгийг дагсан одоо үйлчлэгээ иргэдийн харилцах одоо харилцааны соёл тэр хэрээрээ сайжирч байна гэж та боддгоо. Нотариач нарын тоо ихсэх тусмаа бас тийм ээ. Хитрхи их олон нотариач байх юм бол хууль ус орлого хөөцөлтөд амьдрахын тулд хууль усм хийж эхэлдэг. Энэ бол зөвхөн манад биш энэ олон улсын жишг тийм байдаг байхгүй. Монголын нотариатчдын танхимын зүгээс Монголын нотариатчдын ур чадварыг жив сайн байна гэж үздэг. Ер нь бүх мэрэгжил бол одоо төгс төгөлдөр байна гэж байдаг. Үнэхээр сайн хуульч, сайн нотариач нар бол бий. Тэр сайн хуульч, сайн нотариачийг сонгох сонголт нь танд бий. Аянда тэр нотариатын хийсэн одоо гэрчилсэн нэг удаагийн үйлдэлээр таны хуульсны эрхийг яг яаж хамгаалж байна, танд яаж зөвлөгөө өгч байна андшгүй шүү дээ. Таны хүссэн зүйлийг зөвлөж хэлж чадж байна уу? Таны гэрчилсэн юм дараа нь таныг хамгаалж чадж байна уу гэсэн энэ нотлогоо нотариатын хийсэн үйлдэлээр өөрөө тэр хүнийг байн тодорхойлж байдаг. Нотариач маш чухал үүрэг хүлээдэг юм байна. Яаж одоо нотариачдыг шалгаруулж авдаг вэ? Дээч шүүхээс 2, хууль зүйн яамнаас 2, нотариатын танхимаас 2, их сургуулиас 1 гэсэн 7 хүний төлөөлөлтөө хууль зүйн сайдын дэргэд мэргэжлийн хороо гэж байдаг. Тэр мэргэжлийн хороо хуульчдаас шалгалт аваад тэр шалгалтанд тэнцсэн хүн хууль зүйн сайдаас тусгай зөвшөөрөл авдаг. Одоо нотариатын байгууллагын түүхэнд дахиад нэг шинэ үе эхлэх чинь тэр бол юу гэхээр зэрэг нотариатын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг бол одоо хуульч гэдэг юм уу хуулийн байгууллагын системээс үндсэндээ гаргачихсан хуульч биш гэж үздэг одоо ийм тогтолцоо байсан. Тэгэхээр хамгийн гол нь бол бид одоо нотариатын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс хуульчийн сонгон шалгуулалтанд орсон хуульч хүмүүс байх нь зүйтэй гэдэг ийм одоо зарчим тавьж байгаамаа. Хоёрдугаарт бол ер нь шүүх прокурор гэдэг энэ байгууллагуудын боловсон хүчнийг шилж сонгоход бол хэтэрхий явцуурсан. Цөөхөн гэдэг хүнийхээ дотор хэрэгэлдэг байсан. Энэ боловсон хүчний сонголтын өргөн болгох нотариат өмгөөлөгч одоо бас хуулийн салбарт ажиллаж байгаа улсуудаас шалгалтанд өгөө тэнцвэл шүүх прокурор бус байгууллагад ажилладаг болгох гэмтэргийг илрүүлэх мөрдөн шалгах иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд энэ нотариатын гаргаж байгаа баримт бичгийг эрх зүйн чадамжийн нотлох баримтын хувьд нь бол одоо нэлээд өндөрт авч үзэх ийм чиглэлүүдийн өөрчлөлтийг төслүүдийг хийгээд ингээ явж байгаамаа. Одоо бид нар гэрээ хийдэг соёлтой болмоор байна. Гэрээ хийн гэдэг бол та бүхэн хооронд хийж байгаа л гэрээний асуудал болохоос 3 дахь хүний хүсэл зорилгын дотор явж явах хэрэггүй байхгүй. Тэгэхээр энэ гэрээ хийнэ гэдэг бол тэр гэрээ одоо байгуулахаас ахуулаад тэгээд тэр гэрээн дээр зөвлөж байгаа тэр нотариатын ур чадвараас ахуулаад их олон юм хамаарна. Тэгэхээр зэрэг гэрээ хийж байгаа хоёр хүн өөрөө тэр яг энэ гэрээнийхээ нөхцөлийг гэрээнд зааж байгаа зүйл заалт болгоноо өөрсдөө ойлгодог байж иж
гэрээгээ зөв батлуулна гэхээс өөрөө ойлгохгүй зүгээр гарын үсэг зурж болохгүй шүү дээ. Тээврийн хэрэгсэл худалдаа авах гэрээ байж байна. За энэ гэрээг бол иргэд янз бүрээр одоо тайлбарлаж орж ирдэг. Анх натратаар орж ирэхдээ хоёр хүн ингээд зэрэгцээд ороод ирэхэд нэг нь итгэмжил хийлгээ гингүүд нөгөөх нь ах нь машинаа худалдаж байгаа маа. Сайн байна уу? Ямар үйлчлэг авах вэ? Маа минийх. Хөөш. Чи олон долоо юм ярилгүй байж тээ. Над дээр энэ итгэмжилдээ чиний гарын үйлчлэл дараа тамаг дараалахтаа. Чи мөнгө их мөнгө авахгүй олон долоо юм ярил би ойлгож надад хэлж байна. Тийм уцаалах гэсэн. Гэхдээ чи итгэмжил хэрэгтэй байна битээд. Гол нь нөгөө машина олон дахин одоо бүртгэлд хамруулахгүй ч гэдэг юм. Альсвал нөгөө машины эзэн солиодох болгонд нөгөө татвар даатгалын асуудал гарч ирдэг. Тэрнтэй холбоотой ч байдаг юм уу? Альсвал баг дийлэнх нь нөгөө итгэмжил автомашин худалдах гэрээ хоёроо ялахгүй байна. Тээврийн хэрэгсэл худалдаа авах гэрээ маань өөрөө энэ цаг мөчөөс гэрээ хийснээс хойш тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрх үүрэг хариуцлага худалдаа авж байгаа танд шилжнэ. Итгэмжил гэдэг маань энэс өөр харилцаа. Итгэмжил гэдэг маань одоо би өөрөө завгүй байвал миний өмнөөс яваад миний машины маань худалдчихад мөнгөний маань буцааж өгөрөө л гэсэн тийм л энгийнээр хэлхэмэл харилцаа. Чи олон юм ярьдгүй зүгээр тэр нөгөө ах нөгөө итгэмжлэл. Тий, итгэмжил чи дараа талдаа хөөш. Гарын үсээс дараа. За нэг машины чинж зүгээр итгэмжлэр худалдчих гэсэн гээд. Тэгээ нөгөөтөө худалдсан гэж ойлгочтой. Тэгээ дараад нөгөө машин явж гаад аваарт оронгууд би машинаа зарцсан байсан тэгсэн чинь намайг цагдаагаас дуудаад байна. Миний нэр солигдоогүй байна гэдэг асуудал ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ итгэмжил олгосноороо өмчлөх хэрэг шилжиж байгаа биш учраас тухайн машинтай холбоотой үүрэг хариуцлага наад зах нь одоо торгуулийн арга хэмжээ эрсдэл бүх юм тухайн итгэмжил олгож байгаа этгээд дээр хэвээрээ байгаад байдаг байхгүй. Архуу минийхөө хүмэр сүйд боллоо. Эхлээд надтай штэ. Цагдаагийн газраас торгуулийн хуудас ирээд идэг байсан. Тэгсэн чи өнөөдрөөс эхлээд ослын газар зүгтээс ингэ намайг баривчлна гэдэг штэ. Үгүй чинь би шилжүүлэхээр татвар даатгал нь өндөр. Хугацаа нь удаан. Үгүй би чи итгэмжлэлээр зарсан миний буруу болоод штэ. Би одоо яах ёстой вэ минийхөө? Би яах ёстой вэ? Бид нар уг нь машин худалдсан. Тэгээ би ингээд итгэмжил өгсөн ч гэдэг юм болоод ингээд байх юм бол нөгөө итгэмжил маань одоо хүчингүй болох жишээ нэ. Хэрвээ энэ итгэмжил гэдэг зүйл хүчингүй болох юм бол нөгөөдөл чинь энэний цаана юу яригадаад байгаа? Автомашин яригадаад шин. Автомашин яригадаад байгаа тохиолдолд өгсөн авснаа буцаах тийм хувь зүйл дагуу үүсч болно. Өгсөн авснаа буцаад нөгөө машин бүрэн бүтэн байх уу? Машин эсний хувьд бол бас нөгөө хүн бүнгийн буцаад бүрэн гүйцэж өгч чадахгүй өгсөн авснаа буцаана. Гэх мэтчлэнгээр ингээд эрсдэлтэй асуудлууд ерөөсөө аль аль талд нь үүсэх учраас итгэмжлэр худалдана гэдэг ойлголт байхгүй л ойлгох хэрэгтэй. Итгэмжил маань өөрийгөө төлөөлүүлж байгаа. Хэрвээ худалдаж л байгаа бол худалдаа авах гэрээ хийх юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ маань ийм үр дагавар бий болгодог юм аа гэдэг. Би итгэмжлэр зарсан гэж буруу боллоо. Одоо бид яах вэ? Тийм учраас нотричийн зөвлөгөө одоо нотричийн шаардлага гэдэг бол өөрөө хуульд нийцүүлж юм чинь хийж өгөх шаардлага байгаа шүү гэдгийг иргэд илүү сайн ойлгож нотричийн зөвлөгөөг одоо илүү авч нотричийн хандад өөрчлөж байгаарай л гэж зөвлөмөр. Өдөр тутам хийгддэг жижиг хилцэл тэр болгоныг бол бичгээр байгуулаад нотаратор гэрчлүүлэх шаардлага байхгүй. Харин үр дагавар ихтэй, үнийн дүн ихтэй. За тэгээд олон өмчлөгч нарын эрх ашгийг хүнддэг үйл хөдлөлийн хөрөнгө газар ийм төрлийн одоо хэлцлүүдийг бол нотаратор гэрчлүүлжээж одоо хүчин төгөлдөр болно гэдэг хуулийн шаардлага тавьдаг. За хавс өгсөн төлж ит. Хөөш. Юм яаж битүү? Нотаратор баталгааж усан дээ шүү. Яах юм бэ? Байсаа худалдсны татвар нэм төлөх болно шүү дээ. Та дүүдээ итгэхгүй юм. Тийм үү? Тийм. Хэрв заяа энийг хоёр этгээд зөвхөн хоорондоо бичгээр гэрээ байгуулад гарын үсэг зурснараа хүчинтэй байдаг бол энэ ямар эрх зүйн үр дагавар үүсэх вэ гэхээр жишээлбэл одоо орон сууцны үнийн хэлбэлцэл одоо манай улсад их байна шүү дээ тийм ээ. Тэр орон сууц үнд оронгууд би ерөөсөө болио. Одоо захаа боллоо. Энэ миний гарын үсэг биш. Би ерөөсөө ингэгээгүй. Энийг одоо жишээлбэл дуурайлгаж зурсан байна ч гэдэг юм уу тийм ээ. Ийм зүйл яригдах боломжтой. Үгүй тэгтэл л шүү дээ. Юм дээр нь хашир хандсан дээ шүү. Нотаратор орж асууж тодруулъя л да ядаж. Тэгвэл бэлгэлийн гэрээ хич ядаж татвар төлөхгүй шүү дээ. Тийм үү? Тэгээ иргэд энэ орон сууц үйл хөдлөлийн төрөнгээ бэлгэлэх гэрээ хийгдэд байгаа нь өөрөө эрсдэлтэй. Орон сууц худалдаад байгаа хэрнээ танихгүй үнэтэй бэлгэлийн гэрээ байгуулнаа гэж зүтгэдэг.
Тэгэхээр энэ яагаад энэ одоо ийм гажуудал руу ороод нөгөө яг худалдаа авах гэрээг хийхгүй байна вэ гэвэл нөгөө л татвартай холбоотой. Бэлэглэлээс татвар авна гэдэг татварын хууль нь зохицуулсан байгаа. Тэр бэлэглэлийн хувь хэмжээг их хурлаас тогтооно гэдэг хувиа тогтоож чадахгүй учраас тэр цорхоолол нь хүмүүс нөгөө татвар төлөхгүй тул бэлгэлийн гэрээ гэдэг. Танихгүй хүнд өөрт байгаа цорын ганц үйл хөдлөлийн төрөнг болох орон сууцаа үн төлбөргүй бэлгэлнэ гэдэг бол угаасаа дүр үзүүлж хийж байгаа хуурамч хэлцэл. Энэ гэрээ хожим буцдгийн шүү. Ингэж бас болдгоо юм шүү гэдэг ахтал одоо бидрэгээ таньдаг хүмүүс ингэж бэлгэлээд байна гэж зүтгээд хийсэн гэрээ бол эргэж шүүхээр хүчингү болох тохиолдол зөндөл арддаг л да. Тэгээд энэ өөрөө эргээд маргаан үүсгэж байгаа байхгүй. Ямар маргаан үүсгэж юм тэгэхээр бэлгэлэгчийг гомдоовол бэлгээ буцааж авна гэж байгаа. Тэгэхээр нэг жилийн дотор ч юм уу тэр бэлгэлэгчийг хэрвээ гомдоосон гэж одоо тэр хүн ингээл үзчих юм бол тэр хүн мөнгө төлж орон сууц авчаад эргээд тэр өмчлөгч болж чадахгүй. Тэр өмчлөгчд буцаагаад байраа хураалгахад хүрх тийм нөхцөл байдал үүсэхийг бас үгүйсэх. Хүүяхөө ингэхэд натраатын үйлчлэгийг сонсоод байсан чинь гэрээслэл гэж нэг чухал үйлчлэгээ байдаг юм байна хөө. Гэрээслэлийн ямар муу ёр юм бэ наа? Гүй муу ёр биш ээ хөө. Одоо би сая Японд олон улсын хуралд суучаад ирлээ л дээ. Тэнд Японд бол та гэрээслэлээ үйлдснээр гэр бүлдээ одоо амар амгалан байдлыг авчирч байгаа шүү гэсэн тийм үрээтэй тийм бичиг лооцсон тавьсан байгаа байхгүй. Хүн бол амьдралынхаа явц тодорхой хэмжээний хөрөнгөтэй болсон байдаг. За одоо жишээлбэл хин нэгэн хүн орон сууцтай байх жишээ нэ тийм ээ. Одоо өмчлөгдсөн өөрийнхөө газартай, автомашинтай, хадгаламжтай мөнгөтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр хүн өөрөө одоо яг хүнд нь ямар хэмжээгээр хөрөнгө очсны төлөө тэр аль нь одоо тэр хөрөнгийг цааш нь одоо баяжуулаад хөгжүүлээд явах боломжтой вэ гэдгийг тэр хүн мэдж байгаа. Тэгээ маргаан ч үүсэхгүй. Өөрийн хөрөнгийг тийм ээ энэ хүүхдүүдэд хуваагаад өгчий, энэ хөрөнгөө энд өгчий. Магадгүй тэр хүний мэрэгжлийн үйлдвэрлэлийг аваад цаашаа өргөжүүлээд явах хин нэг ажилтнтаач тухайн одоо зүйлийг гэрээсэлж болохоор тэгэхгүй ингээд орчихоор хувь хэмжээнд дээрээ би аавн, чи аавн, их аавн, баг аавн тэгээд нэг имийг олон хувааж авах болно ингээл асуудал бас үүсдэг байхгүй. Тэгэхээр тэр хүний өөрийнх нь хөрөнгө өөрөө тэрийг одоо захиран зарцуулах эрх нь байж байгаа юм чинь сайн гэрээсэл үлдээд сайн одоо хуульчтай натраачтай зөвлөдөж байгаа сайн гэрээсэл хийчих юм бол магадгүй тэр гэр бүлд янз бүрийн хэрүүл янз бүрийн одоо тийм зүйлийг үлдээлгүйгээр одоо зохицуулаад аваа явахаас тийм одоо харилцаа бас байна уу гэж би хараад байгаа. Гэрээслэл бол өмчлөгчийн хамгийн сүүлийн хүсэл зориг мөө. 92 оны иргэний хуулийн дээр заавал хүн нас урахаас өмнө одоо ийм гэрээслэл хийсэн бол хөндлөнгийн натраачийг оролцуулж гэрээслийг гэрчлүүлсэн байхыг шаардж байгаа. Хэрвээ ингэж гэрчлээг бол гэрээслийг хүчингү өгч үзэж байгаа байхгүй. Гэрээслэл хийсэн гэрээслэл болгон шүүхт маргаж байна. Хүмүүс хөрөнгийг ямар ч хамаагүй аргаар авах хоорондоо маргах асуудал бол энд өөрөө ирэхгүй тэр хүний нийгмийн хөгжлөд байна л та. Гэрээслэл гэдэг чинь нэг хийцэн тохиолдолд дахин өөрчлөж болдгоо гэдэг үү эсвэл өөрчлөж болдгоо юм уу? Тухайн хүн бол тэгээд гэрээслэлийг хийгээд нотари дээр гэрчлүүлсэн байсан ч гэсэн тодорхой хугацааны дараа сарын дараа 7 хоногийн дараа тухайн гэрээслэлийг өөрчлөх, цуцлах бүрэн эрхтэй байдаг. За гэрээслэл үлдээсэн тохиолдолд ойлгомжтой. Гэрээслэл үлдээгээгүй тохиолдолд тэр өмчийн харилцаа, өв залгамжлын харилцааг яаж зохицуулдаг вэ? Тэр хүн гэрээсэл бичээгүй амжаагүй одоо ингээд нас барсан бүх хүний хөрөнгө. Одоо Монголд хөрөнгөгүй хүн гэж байхгүй шүү дээ. Ядчил газартаа, орон сууцтай, хадгаламжинд мөнгөтэй, хувьцаатай. Тэгэхээр энэ хүний үлдээсэн хөрөнгийг хэн авах вэ гэдэг нь яг хууль тогтоогч нараа өөрсдөө заагаад өгсөн байна. Нэгдүгээр ээлжийн өвлөгч, хоёрдугаар ээлжийн өвлөгч, гуравдугаар ээлжийн өвлөгч гэх мэтчлэн ингээд дараалал үүсгэсэн байдаг. Тухайн иргэний эхнэр юм уу нөхөр төрүүлсэн болон үрчсэн хүүхэд эцэг их. Эдгээр хүмүүс бол нэгдүгээр ээлжийн өвлөгчд. Эдгээр хүмүүс байхгүй эсвэл өвлөх хэрэгээсээ татгалцсан, өвлөх хэрэгээ алдсан байвал дараагийн ээлжийн өвлөгч болох өвөг эцэг эмээгийнх аах ээч дүү аж цээ. За хамун эдгээр хүмүүс байхгүй юм уу өвлөх хэрэгээсээ татгалцсан, өвлөх хэрэгээ алдсан байвал одоо ачинцар зэнтэр нь эцэг ихтэй өвлөгдөх байсан хөрөнгийг өгүүлнө гэх мэтчлэн ингээд хуульд өвлөгчдийг бүр тодорхой заагаад өгсөн байж байгаа. За эхнэр хүүхэд ээж аав авахтаа, эхний ээлжийн өвлөгч авахтаа Иргэний хуулийн 528 дээр хамт амьдарсан өвлөгчд илүү боломж олгоцсон байна. Тэр хүнийг нас барахт нь хамт амьдарч исэн өвлөгч бол өөрөө татгалзахгүй бол тэр хүн хизээч тэр өвийг авах эрх нь нээлттэй гэж зааж байгаа. Тэгэхдээ манай иргэний хуулийн дээр нэг гэрээсэлтэй нэг ийм зохицуулт байгаа. Өмчлөгч биш этгээдэд бүх хөрөнгөө өвлүүлсэн бол 50% нь бусад хуулийнхны өвлөгч нар 50% нь авна гэсэн нэг зохицуулт яваад байгаа. Наадах ёстой бодов штэ юм байна хөө. Чи ёстой миний мдэгүүг мэдүүллээ штэ. Одоо тэр нотариатын газар очиж
Асууж тодруулъя байцгаа. Мэдэгдэх хуудсын тухай манай иргэд төдийлөн сайн мэддэггүй. Энэ мэдэгдэх хуудас гэж чухам юу юм бэ гэдгийг тайлбарлах үүднээс нэг энгийн нэг жишээ авъя. Эргэн дулмаа, эргэн дорчтой гэрээ хийгээд 10 сая төгрөг 3 сарын хугацаатай зээлүүлсэн гэж бодъё л доо. Гэтэл дорж маань нөгөө 3 сарын хугацаанд зээлээ төлөөгүй. Дулмааг утастад одоо мөнгө шаардах гээд утастаж хийхэд нь утсаа авахаа болсон. За. Шүүхээр л явах хэвээр. Гэтэл дулмаа шүүхээр явахад нэлээд хүндрэл бий. Маргаан бол 2-3 жил үргэлжилж байж шийдвэрлэгдэнэ гэсэн. Тодорхой хэмжээний тэмдэгтийн хурамж төлнө. За тэгээд өмгөөлөгч хүслэн гих мэтлэн ингээд зардал мөнгөний асуудал чиг гаргана. Тэгэхээр энэ шүүхээр явна гэдэг бол бас тийм хялбар арга биш. Миний дөө нөгөө мөнгө ч байдгүй. За одоо тэгэхээр мэдгдэх хуудсан дээр юу гэж байна? Тий. За та юу яасан бэ штэ? Гэрэн дээр энэ нөгөө үл маргах журмаар төлнө гэд тусгаад өгсөн юм байна. Тэгэхээр та санаа зовлтгүй. Одоо та яах вэ гэхээр зэрэг нөгөө мөнгө зээлсэн одоо нөгөө хүнтэйгээ ирээд манай дээр ирээд одоо ингээ өнөөдрийн байдлаар хүүн тэдэн төгрөг, алдангийн тэдэн төгрөг. За нийтдээ одоо ингээд тэчнээн төгрөгийн одоо хүү алдангийн хамт үндсэн төлбөрийн хамт тэдэн төгрөг юм байна гэхэд та тооцоо нийлээд акт үлдээд тэгээд нөгөө энэ өгн аавна гэсэн юм нотлоод тэгээ хугацаа заагаад гэрээгээ хийчихээ нотариатаар давуулж ирээд. Тэгэх юм бол та тэр хугацаа өнгөрсний дараа хэрвээ энэ хүн мөнгө төлөхгүй байх юм бол та манай дээр буцаж ирээд мэдэгдэх хуудас бичүүлээд тэгээ шүүхэд авчиад өгчих болно. Ингээд хийчихсэн гэрээг болвол дулмаа шууд нотариатад хандаж болно. Ингээд нотариатч болвол мэдэгдэх хуудас бичээд өгчдөг. Анхан шатны шүүхтэр очиод мэдэгдэх хуудсыг шүүхээр баталгаажуулаад шууд шүүхэн шийдвэр гүйцэтгэл дээр очиж байгаа. Ингээд шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар нотариатын мэдэгдэх хуудсыг үндэслээд төлбөрийг албадан гаргуулж өгдөг. Энэ үйлчилгээг бас иргэд их сайн ойлгож өөрсдөө хүсэж энэ үйлчилгээг сонгох хэрэгтэй байна. Чамд нэг дуулах юм байна. Энэ нотариат чинь цахим үйлчилгээнд орж байгаа юм байхаа. Замын бөглөрлийн үед наашаа цаашаа гихгүй гэрээсээ шууд компьютераасаа юм уу гар утсаасаа орж болох юм гинэ. Цахим системийг нэвтрүүлснээр манай ард иргэдэд болон цаашлаад улс оронд маань одоо эдийн засагт нь ямар өөрчлөлт үзүүлэх боломж байна. Энэ асар их үн цэнтэй мэдээлэл хоримтлагдсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асар их үнэтэй мэдээллийг өнөөдөр бид нар ашиглалт маань их тийм хангалтгүй байна л да. Яг тэгэхээр тэр мэдээллийг эргэж олж авахын тулд хүмүүс бас маш их зардал ширэгдэл гаргаж байна. Өнөөдрийн байдлаар бол нотариатын үйл ажиллагаа ерөн цаасан хэлбэрээр явагдаж байгаа. Бүгдээрээ л нөгөө орж очихоор л бичээл суудаг, канандал суудаг, нөгөө бүхэл ажиллагаа нь гар ажиллагаатай явагддаг шүү дээ. Цахим болно гэдэг маань тэр бүх ажиллагааг хэлбэршүүлж одоо орчин үеийн дэвшилтэт техник технологиг л ашиглаж үйлчлүүлэгчдэд төргөн шуурхаа үйлчлэх хамгийн гол юм нь төрийн нэгдсэн мэдээлэл цахим санд бид нар нэгдэж тэндээс одоо үйлчлүүлэгчийн талаар юм уу тухайн эд хөрөнгийн талаарх бодит мэдээллийг авдаг болох. Бүртгэлийн үйлчлэг явуулж байгаа одоо эд хөрөнгийн бүртгэлийн газар, улсын бүртгэлийн ерхий газар, автын газрын харилцааны газрууд бүгд цахимжсан байж байгаа байхгүй. Бүртгэлийн үйл ажиллагааг хийхэд оролцож байгаа нэг этгээд нь бол өөрөө нотариат байгаа шүү дээ. Төрийн үйлчлэгийг явуулж идэг. Гэтэл төрийн үйлчлэгийг явуулж байгаа бүртгэлийн бүх байгууллагууд цахимжчаад байхад нотариат өөрөө цахимжааг байгаа нь нөгөө төрийн үйлчлэгээ өөрөө түргэн шуурхаа иргэдэд чирэгдэлгүй байна гэдгээс гачаад байгаа. Иргэд одоо яаж яах гэхээр зэрэг орон сууц худалдаа авах гэрээ хийгээд орон сууцтай болохын тулд нийтдээ 8 хоног 2 цаг 15 минутыг зарцуулж гин гэсэн юм сонин судалгаа гарч ирсэн. За мөн бас яах вэ гэхээр зэрэг энэ хоногт за иргэн тухайн одоо үйлчлэгийг авахын тулд нийтийн тээврийн хэрэгслээр зорчход нийтдээ 3,000 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн ийм тооцоо судалгаа гарч байгаа юм. Иргэдийг одоо маш олон төрлийн лавлгаа ав гэж явуулдаг шүү дээ. Иргэд бүгд л өөрсдөө төрийн байгууллагуудаар очиж одоо дуваарлаад зогсож тэр лавлгааг аваад цаг хугацаа алддаг, эдийн засаг мөнгө төгрөг ордог. За одоо ирээдүйд бид яах гэж байна гэхээр зэрэг иргэн бол одоо нотариатад хүсэлтээ захимаар гаргана, нотариатын үйлчлэгээ авах тухай хүсэлтээ. За нотариат одоо тухайн үйлчлэгээд нь холбогдуулаад гэрээ хэлцэл ч юм уу, за одоо өв залгамжлал ч юм уу, орон сууц худалдаа авах гэрээ ч юм уу. Энэтэйг нь холбоотой лавлгаа мэдээллийг төрийн одоо энэ нөгөө яваад цуглуулад байгаа иргэний өөрөө яваад байгаа тэр цаг хугацаа юм хэмнээд бид нар төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас тэрийг татаж авна.
лавлгаа мэдээллийг. Бид бол тэр мэдээллийг татаж аваад маш нухацтай, хууль эрх зүйн үндэслэлтэй боловсруулах бас юм нөхцөл бүрдэж байгаа. Натраачуудаа алдах тэр хүний эрхийг зөрчих хүндлэл байхгүй учраас бол холбогдох тэр лавлгаа мэдээллийг авснаар бол одоо тэр объектыг худалдаж авч байгаа хүн бол өөрөө би одоо гарцаагүй үнэн одоо эргээд ямар нэгэн одоо маргаан байхгүй юм объектыг худалдаж авч байна гэдэгтээ бол итгэл төгс байх юм үндэс бүрэлдэж байгаа. Ерөөсө төрөөс иргэнийг нөгөө цуглуулж иргэдэг мэдээллийг нотрот өөрөө авчиж байгаа байхгүй. Тэгээд тэр нотротын үйлчлэг хийдэг тамга дардаг бүх процесс нь бол яг одоогийнхтой төстэй адилхан. Буцаагаад илгээх процесс нь одоо нөгөө иргэн өөрөө явж бүртгүүлэхгүй шууд төрийн бүх бүртгэлийн байгууллагаараа захимаар илгээгдээд тэгээд тэр процесс нь өөрөө иргэн хүн бол ерөөсө зөвхөн нотрот төр л ирнэ. Бүртгэлийн байгууллагаар дараад нь явахгүй. Тухайн гэрээ өөрөө бүртгэгдлээ гэдэг нь бол ерөөсө иргэнд захимаар таны гэрээ бүртгэгдсэн байна. Та энэ орон сууцны өмшигч боллоо гэд хариу нэрчдэг. Тийм л процесс болох гэдэг. Зөвхөн иргэн ер нь нотротын үйлчлэгтэй холбоотой өмчийн эрх зүйн харилцаанд орох гэж аваад ерөөсөө ганцхан нотрот дээр л нэг удаа ирнэ л гэсэн зүйл болж байгаа. Тэр нь бол одоо ингээл 8 өдрийн турш яваал байдгаас нь тэр ажлыг зөвхөн нэг удаа л очтгол болгодог. Тийм нэг л удаа. Яг хөө зүгээр нэг удаа заавал ирнэ. Тэгэд яг тэр хүн олон дахин ирмээр үйл ирж болно шүү дээ. Тэр бол нээлттэй тийм. Бүртгүүлэхээ зогсож байгаа хүмүүсийн механик ачаал багасна. Төрийн одоо байгууллагын ажилчдын ажлын бүтээмж нэмэгдэн тэн дээр цуглардаг нөгөө их цаасны хэрэглээ багасна гэх мэт. Яг одоо жишээлбэл нотроттой бол яг тэр их баримтыг их суулж үе цаасаар нь одоо баримт гэж үзэж одоо их суулж гэж үздэг шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд одоо захин болно гэдэг би одоо захин болно тэр бүх юм захимжаад бүх л юм одоо техник технологиор явчихна гэж ойлгож бас болохгүй. Цорын ганц их хөв нотрот төр үлдэнэ. Гэрээний цорын ганц их хөв бол нотрот төр үлдэнэ. Тэр их хөв дээр үйлчлүүлэгч яг их гарын үсгээ зураад үлдэнэ. Зөвхөн нөгөө шалгадаг процесс нь л захимжаад байгаа байхгүй юу? Одоо тэр шалгуулаад за нотротод наад бичгээрээ аваад баталгаажуулаад тэгээд нааш цаашаа явуулдаг ажлууд маань ерөөсөө байхгүй болчихж байгаа. Тийм. Тэгээд бусад төрийн байгууллага бол илгээгдэнэ. Илгээснээр очино. Натрат дээр бол зөвхөн цорын ганц их үлдэж байгаа. Ингэснээр натратын архивын ач холбогдол бол өндөр болж байгаа юм л да. Ер нь энэ цахим гэдгийг бол судалгаа хийлээ л дээ. Судалгаа хийхдээ бид нэр Франц, Герман тэгээд Япон, Эстонд бол одоо яг биеэр очиж төлөөлөгчтэй яг газар дээр нь яг натрат яг цахим болоход яг ямар системд ямар төвшөнд ажиллах вэ гэдэг бид нэр 4 жилийн судалгаа хийлээ. Тэгэхээр одоо манай Монголд бол одоо яг энэ цахим сүлжээний аюулгүй байдал, цахим мэдээлэл солилцдог энэ цахимтай холбоотой хууль эрх зүйн орчин бас тийм тодорхой зохицуулсан байхгүй. Эстонд бол одоо яг тэр мэдээллийн дата баазад мэдээллийг яаж цуглуулж оруулах вэ? Тэр цугларсан мэдээллээс яаж мэдээлэл татах вэ? Хэнд ямар хэмжээгээр өгөх үү гэдэг нь бол хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр манайд бол яг одоо ийм хууль эрх зүйн орчин бол бас бэлэн болоогүй шүү. Тэгээд бид ямар ч байсан хууль бэлэн болоход бид нэр одоо бэлэн байх хэрэгтэй гэд бэлтгэл ажлыг бол хангаж байна. Энэ натратын үйлчлэгийг захимжчих юм бол банк, татвар бид нар одоо улсын төсөвт тэр татвар зөв хэмжээгээр орох, тэр урсгалыг бий болгох маш олон юмыг бол энд хийж өгөх байна. Үнэн хэмээгч ёс суртахууны ноён нурууг он цагийн тоосонд үл бүдгэрүүлэн их төрийн соён бут хамгаар гэрчлэн тэмдэглэгч энэ эрхэм албан төрийг төлөөлөн иргэд та бидэнд үйлчлдэг юм. Баяр гоник, уналт босолт ээлжлэх амьдралд хүмүүс хоорондын харилцаанд итгэлцэл, жудаг ёсыг батжуулан цаг хугацаа үннийг гэрчлэх хүнд түүрэг хүлээсэн нотрочдын үйл хэрэгтэй танилцаж нэвтрүүлгийн энэ дугаарыг бэлтгэх зуур өртөө бүхэн дэлгэрдэг намар цаг хэдийн иржээ. Өвөл хавар 100 намар 4 улирал уул ус нар сартай нөхөрлөн хүн бүр өтгсийг үдэж нэлхсийг өгтөн мянган жил өчөөхөнч чөлөө завгүй. Тийм ээ. Цаг хугацаа үннийг гэрчлэгчд маань завгүй ажилласаар л байна. Тэгэхээр ерөөсөө яг энэ яг эзэн Чингис хааны үед гэргээ гэж байсан те бид нар. Тийм гэргээ гэж энэ одоо батламж одоо тэр эзэн хааны олгосон тэр пайзыг үзүүлэхэд тэр пайзыг бол одоо хинт зөрчихгүй одоо аюулгүй байх энэ боломжтой байдал нь бол гэргээ гэж байсан. Одоо манай натрат төрийн сүлдтэй тамга хэрэглэж байгаа. Яг л тэр гэргээ шүү дээ тийм ээ. Тэр төрийн гэрчлэх үүргээ тэгж гүйцэтгэж байгаа. Энэ натратын албан залгуулж байгаа нийт натратчид энэ байгууллагад энэ системд олон жил ажиллаж ирсэн нийт хүмүүстэй хууль зүйн салбарын байгууллагын нэрийн өмнөөс та бүхэнд 90 жилийн баярын мэнд одоо төвшүүлж байна.
Улаанбаатар хот Монголын натрууштын танхимд сэтгүүлч Ганч чимэг ажиллаа.